Тийм нэг non stop медиаг мэдгүй. Гүү наа чаанд хах юм. Энд дэдэг. За Тэр энэс би урд нь 2 ажил хийжсэн. хийжсэн. Тэ. Гэтэ энэ дээр юу нэрөөсөө миний хийжсэн тэр календар лугаад явуулсан юм шиг нэг ийм хөө бид юм хийдэг. Эднийхтэй чи яаж холбогдчихсэн юм? Instagram. Тийм чамруу шууд холбогдсон юм. Тэ онлайнаар юм биш юугаар шүү бичээд ирсэн. Тэгээ би нэг 2 ажлын дуусчихсан чи өчтөрөөс чи ингээ full time-аар явах уу гэхэрэн за одоо ер нь бол хутлаасан бахаа гэл. Яг явна гэдэг ч бол хэлээгүй тий. Наач ярис амар гоё сегмент болчихлоо шүү дээ. Ямар non stop media. Non stop media. За юу цаана үзэгчтэй. Шууд их хэцүү. Тийм явж байгаа. Миний хажууд уугнаа сууж гин. Уугнаа бид хоёр өмнө нь нэг YouTube видеон дээр Real Battle дээр орсон байгаа. Тэгээд уугнаа маань болохоор бас Melbourne хотод надтай адилхан видеографи, видео чиглэлээр видео болон төмөр гэж болно шүү дээ. Төмөр бол. За энэ хүн тэгвэл видео хийдэг заяа, фото авна, дрон нисгэн. Тэгээд төмөр хийн. Тэгээд цаанаа нэг нууц ажилтаа бас. Бид хоёр бас хит хитэн прожектын дээр энэ бол хамт ажиллаж исэн. Хоёулаа болохоор адилхан мэрэгжилтэй. Нэг ялгаа нь гэх юм бол видеографик болохоор чи Солонгос сурж исэн гэсэн тий. Тэрнийхэн талаар нэг жоохон яриач. Дунд сургуулаа Сэлэнгийн аймгийн Баян болсон хөдөөнийх төгсөжсэн. Тэгээд ахлах анги болохоор Тарханд төгсөөд тэгээд их сургуульд болохоор Солонгост Хангуг Йонсон Дакю гэдэг юуны сургууль, урлагийн сургууль. Тэр нь болохоор би бүр яг юугаар нь төгсөжсэн. Видео эдитер. Одоо Янсан Пянжиг гэдэг ангийн яг тэр үндсэн юугаар нь 4 жил сураад төгссөн байхгүй юу. Тэгээд итгэхдээ ер нь бол яг юм синематик талтай биш. Телевизийн школтой. Одоо нэг KBS ч юм уу тиймэрхүү телевизэд нэг 6-7 сарын дадлага хийжсэн. Ер нь нэг тиймэрхүү школтой. Тэгээд баг Солонгос кинон дээр ажиллаж байсан гэсэн. Солонгос кинонд яг ганц хоёр G Dragon-ы музик видеоны арт зүгээр кабель мэблийн барьж явж исэн. Бишээ. Одоо assistant work. Assistant work яг нэг манай сургуулийн багш нар тийм одоо Солонгосын нэг CJ Enter байгаа шүү дээ. CJ Entertainment гэрлөө нэг оюутнуудыг амар ажлын хүчээр явуулдаг. Тэгвэл дадлага оюутнууд очингууд тэгэл бид нар төрөөс харагдахгүй байгаа юм да. Бид нар наа камер мамнах хүцэмцэн зөөгөө тийм юм хийжсэн. Тэгээд нэг юуны эдит хийдэг өрөөнүүд байдаг байхгүй юу? Тийм өрөөнүүдээ бас нэг 7 хоног мөн дадлага хийгээд яг нөгөө нэг драма гэдэлж байгааг юм ер нь бол яг хажуудлаас ингэж хараад ч юм уу те яад ийдийн дүнгатлаа том одоо CJ-гээс гарч байгаа янз бүрийн family team project-үүд байдаг байхгүй. Тийм project-үүд дээр ч гэсэн бид нар файл хуулдаг ажил хийдэг. Өдөртөлжөнгөө л одоо чинь нэг байнга рек дараа бичиж байгаа юм чинь бүр 20 хэдэн тэрэ 30 хэдэн тэрэ гэж хойно бүр ингээд бүр хөргөөх сенстэй нэг юунууд хаарддаг байдаг шүү дээ. Тэднийг бид нэг 3 дараач нэг компьютерээр хуулдаг байхгүй. Тэгээд 3 оюутан нэг компьютер дээр нь харж ингээд өдөржөнгөө суудаг тийм ажил хийдэг бас. Тэгээд төгсөөд мэрэгчлэрээ нэг Монголд нэг 6 сар гарan ажиллаад нэг найзуудтайгаа нэг студ нэгээд тэгж явж байгаад найзуудтайгаа гэдэг нь болохоор тийм нарка. Үгүй нарка биш өөр. Наркагаас өмнө юм. Одоо та юу чи мэдвэл нэг төшөг мүшиг гэдэг шүү дээ. За сайн. Зураг байгалийн шөнийн зураг мөрөг дараад байдаг. За. Тий. За. Тийм төшөг ах энтертэй төрөө мөрөөгээ залуучуудад цагаан маань. Тэд нартай нийлж хэсэг явж байгаа. Тэгж жагаад энтертайгаа суугаад тэгээд хүүхдтэй олонготлаа за ер нь Монголд жоохон хутлаан байна. Австрали юм гэдэг. Нэр тийштэй. Надаас ялгаатай нь болохоор би ч юм болохоор Австралид ирээд 3 жил болж байгаа. Уугнаа ч нь болохоор тэрнээс өмнө баг 2000 хэдэн онд юм баг 18 онд. Тий 18 онд өмнө нь Австралид ирчээд тэгээд стил нөгөө нэг анхны монголчууд гэдэг шиг стил нөгөө нэг бид нарыг багтай тэр нөгөө нэг ажлын юуг нь бол амар хийжсэн шүү дээ тий. Цагийн бидэд чинь баг кэшээр $15 болов. Одоо ч зүгээр барилгын цалин байлын чи юу болчиход байгаа шүү дээ. 58 ч юм уу 45 тий. Тэгэхээр ч одоо баг зарим гайгүй яадаг бол 60 65 яа. Тийм болсон. Тэгээд тэр үед чинь төмрийн ажил гэдэг дөнгөж намайг нэг жил гарan болж байхад төмрийн ажил гэж гарч ирсэн барилгын ажил. Тэг гараад эхэлж байхад өдөрний 105-аар ажилладаг. Тэг бүрстэ жинхэнэ нөгөө доошоо суугаад дахиад нохоо шиг ажилладаг. Тий, доошоо гэдэг шиг тий. Доошоо суугаад нэг байнга уйдаг ажил тий. Уйж чадахгүй нөгөө төмрөө зөөдөг. Тий.
Бүр амар тэгээд өдөржингөө ажиллаад 150,000 $150,000 авдаг. Одоо бол хэвээр амар жаргалтай байгаа шүү дээ. Манайх ч 500 Тэгээ одоо ч нийлээд бууцсан юм шиг л нөө амьдралын одоо өртөг гэх юм уу бас амар дэш явцсан шүү дээ. Нэг үе бодвол жишээлбэл намайг ирж яхад чинь одоо дөнгөж 3 жилийн өмнө шүү дээ. Тэгэхэд Австралийн дундаж цалин 75,000 гэдэг байсан бодвол өнөөдрийн байдлаар дундаж цалин 100,000 хүрсэн. Тэгсэн хэрнээ түрээс баг 200 өссөн юм аашийн. Нэг 100% нэлээд өндөр дээш ингээ яваад болсон. Тэгэнгүүт одоо цалин нь 25%-аар өсөнгүүтлээ амьдралын одоо өртгөн нь өөрөө тэрнээсээ нэг давж өсөд байгаа гэх юм уу. Тэгэнгүүтлээ одоо төмрийн цалин яг үнэхээр бол энд ирэх гэж бодож байгаа хүмүүс байх юм бол ер нь ажлын олдоц амар муу байгаа. Тэгээ төмрийн цалин ч гэсэндээ өмнө нь хийжсэн хүмүүсийн их шиг тийм өндөр байхаа бас болцсон байгаа шүү. Ер нь баг эхлэх цалин хэд вэ? $28 мод хийж байгаа шиг байсан. Тийм. Тэгэхээр амжиргааны зардалд бол хүрнэ гэдэг аюу тийм хэцүүхэн дөө болцсон гэсэн. Тэгээд хүүхдэн мөхтөйгээр өөр аюу хэцүү дээ менеж. Тэгээд чи видеоны чиглэлээр ажиллаад одоо жилийн хугацаа болж шít те. За эхлээд би чинь болохоор ягаад нэг видео лугаа орсноо хэлээ заяа. Эхлээд би чи буцаж ирэхдээ 22 онд буцаж ирсэн байхгүй. Ковидын дараахан гэсэн. Ковидыг буцаад тэгмэд ковид арай гайгүй болоод нэг Австрали хил мэлэний ихээр бидэд буцаа ирсэн байхгүй. Тэгээд ирээд нэг жил 3 сармаар хавцаа төмрийн ажил хийсэн. Тэгээд эхлээ Монгол компанид явж байгаа. Тэгээд дараа нь гадаад компанид full time-аар ороод ажиллаж байгаад тэгж жагаад ингээд хүүхд авахд айгүй юм юу хэрэгтэй. Цаг хэрэгтэй. Өглөө хөөгдөө өгөөд өдөр 3-аас одоо төмрийн ажилч өглөө 7-оос орж. Гол асуудал нь нэг танаа эхнэр чинь бас ажилтдаг. Чи бас давхар ажилтдаг. Тэгэхээр ингээд хүүхэд зөөх хүн ерөөсөө юу одоо байх. Тэгээд танаа хүн чинь тэгээ машин барихгүй. Тийм машин барихгүй. Тэгэнгუთ ер нь хүүхдээж авах хэрэгтэй, хүүхдээж өглөө өгөх хэрэгтэй. Тэгээ гэр бүлтэй арай жоох илүү цаг зарцуулъя гэж бодоод юу яасан бэхгүй. Тэр компанид гадаад компанид ажиллаж байхдаа яг би мэрэгчлэрээ ингээд юу яагаад үзье. Ингээ ажил хайгаад үзье. Тэгээ ингээ LinkedIn-ээ нээгээд нэг Toya coach гэж байдаг шүү дээ. Toya coach хичээс LinkedIn-ээ гайгүй ингээ хөгжүүлж авч жагаад энэ тентгийн газар руу апплайдсан чинь нэг construction-ы одоо social aid хөгжүүлдэг тийм компанидаа ихлэж таарад. Тэгээд тэр компанидаа ингээ таараа явж байгаад нэг ганц хоёр ажил хийжсэн чинь дараа нь нэг эндхийн Сингапурын хөрөнгө оруулалттай нэг Сингапур компани юу надтай холбогдоод тэгээд real estate-ийн тиймэрхүү дандаа байр борлуулалтын видеонууд хийлгдэг. Тэгээд TikTok дээр видеого тавьдаг заяа. Өнөөдөр хятад жоохон тэр Сингапур хүмүүстийн зах зээл рүү жоохон ингээ фокусж байгаа болохоор дандаа TikTok дээр видеого тавьдаг. Нэг жоохон хойшлчих. Юу яаж байгаа штэ. Чи менторинг гэж байгаа штэ. Тэрний талаар жоохон ярмаар байна л да. Ягаад гэвэл би өөрөө менторинг програм ч юм уу би ментортай байж үзээгүй. Хүмүүст менторлж үзчихсэн болохоос ш яг нөгөө эсрэгтлийг нь бол сайн мэдэхгүй л те. Тэгэхээр ягаад чи менторингийн тийм програм руу тийм орсон бэ? Тэр хүнийг ягаад сонгосон бэ? Тэрний талаар гэж жоохон бас яриаш. Яг юу н тийм нөгөө давуу талтай байж таарсан. Тэгээд чиний одоо CV энтер дээр чинь бэлтгэхэд аягүй тус болсон юм байна штэ. Тэр дээр яаж тийм өөрчлөлт гарч ирсэн юм? Окей. Ер нь туяагчтай болохоор золоо манай ихнэр анх нөгөө нэг юу карьер коучийн сургалтанд явжсэн байхгүй юу. Тэгээд золоотой ярилцаад байж байхдаа танаа нөхөр өөр нь ямар ажил хийдэм бэ ингээд тэгсэн чинь нөгөө одоо би яг миний мэргэжлийг хэлэхгүй юу. Тэгсэн чинь туяагчтай айгу тэр нь юу болоод сонирхол нь татсан юм шүү. Тэгээд дараа надтай ингээд юу уулзаад бид хоёр ингээд ярилцсан. Туяагч бас надаас нөгөө камер яадаг ингээд асуугаад ерөнхийдөө нэг юм одоо холбогдож байгаа байхгүй юу. Тэгээд ер нь туяагчийн карьер коучийн сургалтанд суухаар болоод тэгээ суусан. Тэгээд карьер коучинг програм нэлээ бас олон хоног ингэж юу явдаг. Бас манифестийн програмтайгаа цуг явдаг байхгүй. Тэгэж явж байгаад би болохоор LinkedIn нээсэн гэдэг гисэн шүү дээ. LinkedIn нээгээд ингээ харангуут ингээ LinkedIn-ийг яг яаж хөгжүүлэхээ мэдэхгүй те. Тэгмээд CV-гээ бэлэнгуут одоо нэг зүрхээс A4 цаасан дээр одоо нэрээ бичээл төгссөн сургуулаа бичээд ажиллажсэн компани бичээл нэг л яг нэг юу байдаг шүү дээ. Simple маяг юм байдаг шүү дээ. Тэгээ энэ тентгийн газар лавтаад гоо юурээс надад хариу байхгүй заяа. За таны юу хүлээж авлаа гэдэг ганц хоёр компаниас нэр заримаас нь бүр ирчихгүй заяа. Би бүр тэнд байгаа видеографер, фотографер ажлууд бүр бүгд нь л баг автлаасан заяа.
Тэгэн гут CV-гээ Тояк хойштой уулзаад CV-гээ амар гоё болгож байгаа байхгүй юу? Бүр ингээд ойлгомжтой тэгэн гутлаа яг ингээд тэдэн он тийм сургууль төгсөн гэдэг яг ингээд докторгоо бичээд ийм програмууд дээр фокуслаж яг ийм хувьтай ажилладаг. Тэгэн гутлаа дээрэс нь юу бичсэн. Яг нэг би одоо хүмүүстэй ингээд уулзгаараа би одоо ингээд зүгээр одоо би зурагчин ч гэдэг юм зүгээр ингээд видео хийдэг ингээд одоо зүгээр энгийн хэрэглээний үг гаргаж байгаа шүү дээ. Тэгэн гут туягч болохоор чи хүмүүс тэгэж яаж болохгүй. Би ингээд мэрэгжлийн зурагчин, мэрэгжлийн видеографер гэн гутлаа тэр юунд CV-н дээр болохоор би одоо жоохон юу яачих. Надад болохоор юу зааж өгсөн байхгүй. Чи ингээд бараг 10+ одоо яг юм юугаа өөрийнх нь одоо ажлын туршлага мөрчлөгөө жоохон ингээд нэмээд жоохон ингээд давслаад ингээд шидчихээ. Тэгэхгүй бол яг энгийн юм чинь бол ингээд зарим хүмүүсийн нүдэнд бол ингээд өртгөөж магадгүй. Тэнгуут одоо 10 жилээс дээш хугацааны одоо ийм туршлагатай тийм компанид ингэж ажиллаж исэн ингээд хуучин ажиллаж исэн компаниудаар л айгүй ингээд задлаад ингээд бичингууд айгүй ингээд өргөн гоё ингээд компанид ажиллаж исэн шиг чи нэг Солонгост ажиллаж исэн байж тэр мэрийгээ ажилласан болоод тэгээд бичээгүй байсан мөн фрилансер болж молоод тэгээд яг миний ингээд яг CV дээр яг фокуслаад ингээд хийгингууд айгүй ингээд уншихгууд айгүй нэг юм профешнл маягийн харагдаад тэгээд тэрнгүүр аплайсан чинь зүгээр за эхлээд би нэг 10 CV-гээ цаад нэг 10 компанид автайсан чинь баг 3-аас нь хариу ирээд одоо ингээд таныхаа ингээд хүний нөөцтэй ярилцлаганд ингээд өрч байна гэдэг. Ерөн шал ондоо тэгэн гол яг Тоягчийн тэр CV-г бэлдээд ороход надад нөгөө юу исэн бэ? Хуучин хийжсэн, энд хийжсэн. Одоо real estate ч юм уу тэр компаниудын портфолионуудыг жоохон бэлдсэн. Портфолио видеонуудаа одоо бид чинь нөгөө нэг хүнд харуулах юм чинь шууд видео байдаг болохоор амар даваа талтай шүү дээ. Явуулангууд хүмүүс амар юу байдсан бэл. Шууд ингэж хийжсэн одоо скиллийг хараад амар холбогддог. Үзэж байгаа хүмүүс зүгээр хэлэхэд Монголд жишээлбэл бид нэр ингэж ажиллахдаа зүгээр л таньдаг хүмүүсээс шууд асуугаад баг бичлэг хэрэгтэй юм байна уу гэж шууд баг ажил олчдээ шүү дээ. Ямар ч асуудалгүй тэрний таньдаг нэг ах эгч нэг ийм юм хэрэгтэй нэг юм бизнестэй нэг ийм юм харуулах гэсэн. Ингээл тэгээд нөө видеого эхэлждэг. Энд гол нь бид нэр ингээд харь хүмүүс учраас тиймэрхүү нөө талын зүйл байдаггүй. Би ч гэсэн ялгаагүй юун дээр LinkedIn дээр баг 100 арайч 100 хүрээг баха. Гэтэ ерөнхийдөө 100 руу нийлээд төхөц хэмжээний их аппликейшн явуулсан. Надад ингээд яг жигнэсээ яг 10 жилийн туршлага ингээд өөр юм байгуулсан бизнес ингээд юунууд байсан ч гэсэндээ тэндээс би нэг ч газрыг олж чадаагүй байхгүй. Тэгэхээр харин яг тийм байна те. Тэгэхээр бас нэг зүйлийг би ажигласан нь болохоор над дээр гарч ирсэн нэг асуудалтай зүйл нь би нэгт одоо юу гэдэг яг чам шиг ингээд CV гэдгийг сайжруулж чадаагүй. Яг хөө ингээд тодорхой хэмжээнд өөрөө судлаад тэгэнгүүтлээ AI ашиглаад ChatGPT дээр ашиглаад ингээд за нэг юм хийж болох юм байна гэд хичнээн ингээд өөрийнхөө яасан ч гэсэндээ нэг хоёр төрлийн зүйл ажиглагдсан. Нэг нь болохоор хитрхийн нөгөө нэг би нийшэлсэн. Одоо нийш гэдэг нь болохоор зүгээр видео хийдэг хүн биш. Би видео хийдэг дундаа яг DOP буюу Director of Pictures гэдэг нөө юугаар сегментээр ятсан. Жичирсэн гэх юм уу? Би real estate-ийн бүх зүйлсүүдийг бүгд нь хайцаахгүй. Тэднээсрээ аль руу ч явуулахгүй. Шууд би high end юу явна. Одоо cinema гэдэг нь шүү дээ. Яг нөө реклам руу гаал буцаа чиглэнгээд тийшээгээ авсан чинь өсөлтөө нь бүр ингээд хамаагүй өндөр болсон. Нийш нь амар өндөр болохоор тэгэнгүүт амар олон чадвартай хүмүүс байдаг. Гэхдээ тэрний ачаар яасан бэ гэхээр LinkedIn дээр би Vidico гэдэг компани дээр явуулсан байжгаад тэдний нэгдүгээр шатны ярилцлаган дээр нь би бүдрээд тэгсэн чинь тэр оронд нь одоо нэг нөхөр ялж байгаа шүү дээ. Тэр ажлын байрыг авч байгаа гэх юм уу. Тэр нь гол нь 2 сарын одоо дараа ажилд орохоор болцсон. Тэгсэн чинь би тэр хугацаанд нь тэр компанид нь орлоод тэгээ 2 сарын хугацаанд би тэнд орлож байхдаа миний хэд бас ямар ч асуудалгүй айгүй дуудлага модлого сайтай болохоор тэнд байсан бүх юу продюсеруудтай танилцаад тэгээ тэнцээ чи ингээд фрилансер продюсерууд байгаа Сиднейгээс байгаа тэгж баахан хүмүүс танингуутлаа тэгээд тэндээс ингээд бүх юм салцсан байхгүй. Энд ер нь бол Австралийн нэг зүйл нь болохоор айгүй нэг Month of Work гэдэг чинь хоорондоо зөвхөн танилын талаараа л ажил авдаг. Монголтой ерөнхийдөө ямар ч ялгаа байхгүй. Зөвхөн нэг ялгаатай зүйл нь гэх юм бол англи хэл дээр ярьдаг орн учраас одоо шуум өндөртэй гэх юм уу. Яг тэгэл Америкаас юу яадаг, Канадаас ч яадаг, Англиас ч яадаг бүх нэг медиан тэр чигтээ шуум өндөртэй болохоор хүмүүсүүд нь жоохон одоо тэрэндээ ингээд зожирцсан гэж хэлж болох гоц.
Тэгэхээр LinkedIn энэ төр өрсөлдөөн энэ төр аягүй тийм хурц байдаг. Бас нэг талаас. Харин одоо өөр надтай цуг ингээд аплайдж байгаа ч юм уу одоо миний ингээд намайг ингээд дагаж орж иж байгаа одоо фоллоу хийж орж иж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Хараад тэр хүмүүсийн CV-нүүд ингээд харангуут бүр амар том компаниудад ажилласан байгаа байхгүй. Одоо энд байдаг том прожектуудаар ажилласан адтайс юу муу байдэн те. Тэгэхээр амар бол LinkedIn дээр амар олон дагагчтай амар том төсдөр ажиллаад дуусгацсан. Тим хүмүүстэй өрсөж байгаа болохоор айгүй юу. За яста хотлаах та гэж л жижиг Сингапур компани юу яаж байгаа байхгүй фокуслж байгаа байхгүй. Тийм. Австрал ялцчгүй нэг тийм яг бас одоо юу гэдэг барууны жишгийг дагдаггүй гэх юм уу? Одоо Америк эсвэл Европт ч юм уу яадаг гэхээр жигнэсээ CV-гээ бэлдээд ингээ пам гэдэг ингээ ороод ирдэг. Энд бол яг түрүүн хэлснээр бол Монгол шиг гэх юм уу? Чамд нэг таньдаг хүн байна. Надад нэг таньдаг хүн байгаа шүү дээ. Энийг гоё бичлэг хийдэг байсан гэж. Тэгэж нөгөө нэг танилцдаг болохоор энд нөгөө small talk гэдэг шүү дээ. Жижиг гэдэг. Юу вэ? Наваг тэр гэдэг. Би тийм хийдэж шүү дээ гэдэг нөгөө байнгын тиймэрхүү юм ярих хэвээр. Тэгээ name cardтай авах хэвээр, вебсайттай байх хэвээр амар олон зүйлсүүд ингээд энэ тиймэрхүү юмнууд байж ээж одоо яг цогцоороо бизнес явуулах боломжтой болдог. Одоо чиний бас нөгөө бизнес дээр чинь бас 90 дараг ялгаагүй шүү дээ. Бас small talk хийгээд би нэг тийм өдөө шүү дээ. Энэ миний name card. Яг тэгэж явдаг. Нэг тийм тэр нь болохоор бас нэг төрлийн барууны соёлтой ч адилхан ч гэх юм уу жоохон тийм эдрэгтэй. Чи тэгэхээр Сингапурын тэр нэг real estate-ийн тэр төсөл дээр ажилладаг. Тэр төсөл дээр болохоор Vino гэдэг төсөл баггүй. Тэр болохоор яг уу ийм төсөл. Мельбурн одоо инфлюенсерүүдэд одоо юу яагаад өөрсдийнхээ байруудыг борлуулалтыг хариуцуулж өгөөд тэнгуү тэд нар болохоор story ч юм уу одоо TikTok-ийн видео хийгээд apply хийгэнгууд нэг юм тодорхой системтэй тэрнгээр инфлюенсерүүд дуртай үзэл хандлт тэр видеогоор нэг вебсайтаар апплайддаг байхгүй тэнгуү тэр доор нэг линк ирж дээ тэр хүнд тэгээ тэр линкээр апплайдаа тэр линкээр дарж орсон хүмүүсийн одоо тэр цаана датагаар ингээ хэмжинэ гэсэн байхгүй тэнгуү тэрнгээр урамжлуулан гутлаа тэрнгээр датаг нь хинэн гутлаа тэр хүмүүсүүд л хувь мөнгө өгдөг одоо хэрэг хандлт авсан яасан байна. Тэгүн гутлаа бид нэр яг тийм хүмүүсийн хийдэг компани яг тэр маркетингийг хариуцдаг тиймд нь бий байсан байхгүй. Тэгэхээр чи юу гэсэн үг болчихоо. Тэгэхээр би инфлюенсерүүдийн одоо тийм зохион байгуулж тийм нэг юм одоо эйженси байгаа шүү дээ тий. Бүгднгээр нь одоо ингээд рил хийлгээд ингээд хуцаар стори хийлгээд ийм компани би промошн видео дунгтлаа одоо яг энэ нэг рил эстетик нэг юм байр түрээсж байгаа газар байгаа шүү дээ. Би яг тэрний яг official видеог нь хийдэг гэсэн. Тэр видеог нь хүмүүс тавиад шеэрлэн гутлаа энэ видео мэдээч гэдэг юм уу те. Тагалж маглан гутлаа одоо энэ компани ийм видео энэ байрыг ийм хүн байна гэдэг. Би яг тэр official хийгээд миний видеонуудыг болохоор тэр хятадын инфлюенсер ч юм уу Австралийн тэр инфлюенсерүүд минийхийг шеэрлж өгдөг гэсэн мохоо хандлага авах. Тэгээд бас чи түрүүн хэлсэн шүү дээ. Бичлэгийг яг хийж явах үед нэг өөр бас нэг медиа компани ингээд хит ажлууд хийжсэн чамайг full time-аар ажиллах гэдэг санал тавьсан студ байсан шүү дээ. Тэр болохоор чи тэр яаж орж ирсэн бэ? Бас эдний одоо видеонуудаар ингээд би Vino-гийн видеонуудыг хийчээд юу яажсан бэ? Би болохоор энэ яг миний мэргэжлэр Австралид ажилладаг real estate-ийн видеонууд одоо ингээд амар ID хайж байгаа шүү дээ. Тэгэл хайгангууд амар олон одоо ингээ медиа компаниуд байгаа байхгүй Австралид үйл ажиллагаа явуулдаг. Сиднейд бас байдаг, Мельбурнд байдаг. Тэгмээ тэд ингээ бүгдийн дагаал тэгэл одоо юу датли видеон дээр нь комент үлдээгээ ч юм уу те. Ингээл одоо гоё юм ч гэдэг юм уу те. Тэгэнгუთ ингээд ерөнхийдөө нэг юм чат матч юм одоо миний сторинд намайг дагаж фоллоу дунгуудаа миний одоо сторинд лайк маяг дарж орж ирээ ч юм уу. Тэгэж ингэж амигөө нэг юм гоё контакт үүсэж байгаа готлаа. Ер нь ингээ нэг таньдаг маягийн болчихсон шүү дээ сошиалаар. Тэгэнгუთ би ингээд real estate-ийн видеонууд ингээ хийж Vino дээр хийжсэн видеонууд ингээ шеэр мэрлээ тэрэн гоо чи ийм видео хийх юм уу тийм манай ингээ прожектор одоо ингээ хүн ер нь дөнгөж байгуулж байгаа компани байгаа. Тэгээ чи ийм прожектор ингэж ажиллах боломж байгаа юу бид нар ингээд schedule таарахгүй байгаа болохоор ингээ чамд ингээд даатгаад өгөх боломж байна ч гэдэг юм уу. Тэгээд нэг 2 3 ажлыг нь дуусгачихсан чи амар happy болчихж байгаа байхгүй. Тэгэн гоо одоо ингээ ажлууд орж ирэнгууд надлуу ингээ өгөх гээд гутлаа сайн нэг 2 ажилт нь юу яасан гинэ нутг руугаа буцсан болохоор хүн хэрэгтэй очтой нэг нь Канадын нэг нь болохоор
нэг UK их байсан залуу байсан бэлээ. Нэг хоёр залуу энэ оюутны визээр юу амьдарч байгаа. Тэгж байгаа за буцъя гэдэг он дуусгаад. Ямар ч ялгаагүй юм биш. Тий, ямар ч ялгаагүй тий. Тэнгууд одоо ингээ хүн хэрэгтэй очингууд надлаа жоохон холбогдоод. Тиймэрхүү маркаар ер нь Instagram дээр за намайг хинч үзэх үедээ одоо хинч намайг одоо хараа гэж яхаа оронд ингээд амар сайн өөрийнхөө хийжсэн юмнуудыг сайн харуулаач юм уу те ер нь хүн шоолноо байна хамаагүй шүү дээ. Тэгэл ингээд сайжруулаад бүр ингээд тавиалах нь сошиал медиагаа хөгжүүлнэ гэдэг угаасаа яг амар чухал болсон юм уу? Миний хувьд болохоор би ер нь тийм одоо юу гэдэг нэг хэсэг real estate гэх мэтлэнгээр ийм салбарууд руу аль болох нэг орохгүй байх гэж хичээж байгаа гэх юм уу? Монголд ч угаасаа нөө реклам энэ төр хийжсэн болохоор тэрийг л нөө хийх арай сонирхолтой тэрийг нөө нэг хаагаад байгаа. Гэхдээ яг нөө нэг тим чиглэлтэй учраас би нөө нэг сошиал медиагаа болохоор юу харуулж байгаагаас хамааруулаад хөгжүүлдэг юм уу. Гэтэ би бол сошиал медиаг баг хайцсан лөө. Надаас бол сошиал медиагийн зөвлөгөө бол аваад ямар ч хэрэг бол байхгүй. Уг нь яг нэг юмараа ингээд дагнаад одоо яг синематик видео хийдэг тал руугаа яг тийшээ дагнаад рилстэй хийдэг бол яг тэрнгээрээ ингээд өөрөө бүр гарч яриач юм уу те. Тэгэж юу явал видеогоо аплай хийвэл яг тим чиглэлээрээ хүмүүс хандлт өгж эхэлдэг юм. Монголд ч гэсэндээ байгаа хит хитэн залуучууд Instagram бол аюу гоё хөгжүүлсэн байхгүй. Нарка жишээлбэл аюу дажи хөгжүүлсэн байдаг. Кито байна, мөнгө тулга байна. Өөртөө кози дүлгөөн гэдээ бас нэг cinematographer сүлээд аюу их видеонууд хийгээдсэн. Тэгэл нөгөө Оросоос ирсэн бас нэг хитэн залуучууд байсан шүү дээ. Хин гэдэг үлээ. Нөгөө нэг одоо юуны short film-үүд хийгээ одоо юм лээ. Тийм юуны дууд болдог. Дууч юмстэй. Бишээ, дуучин бишээ. Зүгээр клип хийдэг. Би мэдгүй юм дэгвэл. Roma Shark за би бүр нэрийг мартаад байна. Тэгээ бас мөнгөлөө суулгах чинь бас айгүй яг нэг өөртөө хийжсэн юмнуудыг болоогоо. Юугаараа бол айгүй тийм гоё явж байгаа юм уу? Тэр хідээс болохоор миний чиглэл болохоор арай өөр. Тэднээс ч болохоор артистуудтай ажилладаг. Би болохоор яг одоо бүтээгдэхүүний хоол одоо хүнсний бүтээгдэхүүн гэх юм уу. Тэрний нөө рекламыг хийдэг. Тэр TVC аягүй хийдэг байсан. Энэ дээрээ болохоор яг TVC гэхээс илүүтэйгээр нөө нэг сошиал медиа зориулсан одоо жижиг рекламнууд, тиймэрхүү юмнууд дээр аягүй ажилласан. Тэгээд ер нь сошиал медиа постууд ч гэсэндээ сүүлийн үед аягүй газар авч байгаа. Дээрээс нь нэг зүйлийг нөө нэг ярих гад би ингэж аягүй их явж агаад сүүлийн хэдэн жил одоо яг нөө лаг юм хиймээр байна гэж явж агаад бүтэн жилийн хугацаанд өндөр бажеттай ажил гэх юм бол би 3 ажил дээр л орж чадсан байхгүй юу. Тэрнээс илүү ажил нөгөө олоогүй. Тэгээд хэд хэдэн продюсеруудаас асуусан чинь надтай бас ялгаагүй ажлууд амар муу байна. 2024 он бол ингээд урд өмнө нь байгаагүйгээрээ хамгийн муу жил байна гэж хэлжсэн. Бас тэгсэн чинь тэрэн дээр гарч ирж байгаа тайлбар нь болохоор нэгт нөгөө нэг түрүүн би ярьжсэн шүү дээ. Австралийн зах зээлийн ингээд медиа чиглэл нь аягүй тийм булангарцсан байдаг. Ягаад гэвэл Америк, Канада, Англи гэсэн улсуудтай адилхан хэлээр ярьдаг учраас тэднээсээс аягүй хэмжээний контентууд орж ирээд булангуурт болчдөг. Тэгээд тэрнээс гадна болохоор хүмүүс 100 мянга, 200 мянга хагас сая долларын тийм нөгөө реклам энэ төр хийлгэхэ болцсон. Тэр нэг телевизэр дээр гаргаад нөгөө нэг хандлт нь амар буурц учраас тэрний оронд баг инфлюенсерыг аваад нэг сошиал медиа дээр пост хийгээ TikTok, Instagram дээр гаргах нь өөрсдөд нь хамаагүй ашигтай байдаг болсон учраас ер нь хамаг мөнгө нөө тийшээ шилжчихсэн гэх юм уу. Тийм ээ. Бас ингэ анзаараад хахад энтхийн яг энэ том компаниуд ер нь сошиал эд маягийн ер нь нэг тавьдгүй гардггүй те. Тийм яг бид нар офишиал үзэхгүй байгаа юм бас. Офишиал зүгээр юмнуудаар бүүтэлсэн байдаг те. Яг хэлний адилхан. Юу creator campaign-ууд гэж аягүй юмнууд явуулдаг болсон. Тэг яг нөгөө эсвэл нөгөө инфлюенсерүүдтэй холбогдсон готлаа хид хидийн юмнууд янготлаа арай нэг чанартай пост гаргах гэж нэг инфлюенсерийг ингэж одоо нэг тийм реклам руу ч юм уу баг тэр хүний талаар л ингэж тайлбар тэр хүний нэг тийм short movie шиг юм хийж мэгээд тиймэрхүү юмнууд л гаргаж байгаа байхгүй юу. Тэрнээс ч бол яг ингээл нэг тийм реклам гэдэг зүйл ер нь нэг тийм жоох ингээд үхээд ингээд доошилж байгаа гэх юм уу. Чиний мэрэгжил байхгүй болдог шүү. Тийм ер нь хэд хэдэн миний медиа компаниуд
ялангуяа Австралид төвтэй компаниуд Австралиас илүү гаднаас илүү их ажил болж байна гэж хэлээ. Нэгсний дийлэнх ажлууд нь Америкаас ч юм уу тий. Ягаад гэвэл Америкт реклам хийлгэснээс Австрали хийлгэсэн хямдхан юугаар хашийн зөрүүгээрээ тим ажлууд нэг ийшээ орж ирдэг. Тийм арай жоо баг баажтай. Тий арай баг баажтай одоо нэг баажт нь Монгол мөнгөөр 50 сая төгрөг. Энтхийгээр бол юу ч шүү дээ 25,000 доллар ч юу юм бэ? Тийм шүү дээ. Нэг том компани орвол юу тэр хүмүүсийн Day Labor-ийн мөнгө юм шүү. Тий баг тийм шүү дээ. Day Labor-ийн нөхгүй. Ерөөсө баг юу ч биш тийм хөө мөнгөөр нэг хийлгэх сонирхолтой болцсон гэх юм уу. За нэг гоё сэдв байна л да. Чи Монголд ажиллаж исэн шүү дээ. Яг видео чиглэлээрээ хэр удаа ажилласан бэ? За яг бол тэгтээ нэг ковидоор буцсан шүү дээ би. Яг 20 оны 8 сар хавцаа буцаад тэгээд яг бол ингээд яг full timer яг бол орч чадаагүй. Нэг хэсэг чи наркотой бас ажилласан шүү дээ. Тэгээд бид нэг мобста дөнгөж явж байгаа л тэгэл coin moin гэж тамбараад ирсэн шүү дээ. Студ болсон гэсэн үг нэлээх мөнгө байсан хгүй. Тэрнгээр оруулаад наркотик хоёул. Наркос авсан юм уу? Нарка нэг хөнгөр ороогүй. Наркозыг 5 сая маяар ороод тэгээд тэрийг 15 сая болчлоо 20 сая болчлоо гэж байгаа магаа шүглэн за угаасаа юучгүй болчлоо гэд ирчихсэн үхгүй. Би болохоор яг тэнгуутлаа 20 онд очиод тэнгуутлаа нэг World Class гэдэг нэг юм сэтгүүлийн компанид орсон байхгүй. Тэгээд тэнд болохоор яг өөрийнхөө мэрэгчлэрээ видеографер. Тэнгууд яг тэр компанид болохоор ингээ баригдаж байгаа юм л да. Яг фриланс одоо ингээ креатив юм бол байхгүй болоод яг компаниас хийх гэсэн юм нэгээл ингээд. Тэгээд яг нэг жил ажиллаад яг жилийнхээ өдөр гараад хуваараа одоо нарка төг авах гэд одоо бид хэд нийлээд студ байгуулад тэгээд нэг 6 сар бол явсан. Тэгээд мюзик видеон дээр ажилласан, янз бүрийн commercial рекламууд дээр ажилласан. Юу нэг ажил нэг жил гарна. Ягаад би энэ асуултыг асуух гээд байгаа гэхээр эндхийн одоо яг видеоны салбар, бичлэгийн салбар Монголоос ер нь хэр ялгаатай мэдрэгдэж байна? За надад мэдгдсэн юм арай юу юм уу? Нэг юм хүмүүсийнх нь энд ирээд одоо ажиллаж байгаа болохоор арай нэг юм хичээгээд байгаа юм уу? Тэр хүн одоо ингээд комент Монгол хэлээр хэнийг хэлж байгаа чи одоо өөрөө бүр илүү одоо ийм жоохон левел ап юм хийх гэж үздэг ч юм уу те одоо ингээд энд нэг ажил олоод бол нэг ажлын гүйцэтгээ явуулдаг тэр нь одоо ингээд жулдаа ч юм уу жоохон сэтгэл ханамжинд нь хүрэхгүй байвал дахиж холбогдохгүй байхгүй. Тийм болохоор бүр ингээд өөрийнхөө байдаг чадварыг одоо бүр ингээд сайжруулаад ч юм уу те ингээд янз бүрийн турч үзээд тэгж хийдэг болохоор арай Монголд хийжсэн юмнуудаас арай жоохон юу гардаг. Одоо Монгол болохоор яг л нэг юм ярьцлага яг нэг юм стандарт байдаг шүү дээ. Хоёр нь суугаад. Ийм хөө юм байгаа гэх юм уу? Монгол улс өөрөө контентын дутмаг байдал байнга байж идэг. Янз бүрийн шинэлэг ороод байна. Шинэлэг юм ерөөсөй байдаггүй. Тэгэнгүүт юу ч хамаагүй хийнгүүд тэр нь вайрал болчдөг гэх юм уу? Яг зөв. Би одоо ингээл зүгээр л нэг цүнх ингээл нэг гоё эмгтээчүүдийн цүнх ингээл тэр кочнелэ гэдэг нэг цүнхний юу хийдэг байсан хэвгүй Монгол. Тэгвэл тэднээс чинь хандлт нь 200-300 мянган вьютэй Facebook дээр 5-10 мянган лайктай. Тэгэл энд нэг юм постлаад ягаа 50 лайк. Харин тэр видео хийхэд бол тэнцээсэн бас хөөрхөн мөнгө төлж байгаа шүү дээ. Яг тийм. Яг нэг тийм мөнгө зарсан юмнуудыг энд нэг үзэхгүй байгаа. Тийм. Тэр нь болохоор буцаал нөгөө нэг түрүү хэлжсэнээр контентын булангарт орцсон. Ягаад гэвэл англи хэлээр ярьдаг болсон учраас. Тэгэнгүүт бид нэр заавшгүй зүгээр видео гаргаж байгаа биш. Тэр нь Америкийн зах зээл дээр хүртэл өрсөлдөж идэг. Хичнээн ингээ нутаг бүсээрээ зөвхөн ингээ Австрали юм шиг хэрнээ тэр нь хэлэн бүгд англи хэл дээр. Тэгэнгүүт чинь нэг тийм амар хэцүү. Тэр шууд булангар үүсэж байгаа юм чинь. Шууд дэлхийдээ өрсөлдөх шаардлагатай байна. Тэгээд яг тийм контентуудаа шууд харьцуулж байгаа болохоор тийм. Энтгийнх нь бүгд л тэгэл YouTube-ыг ингээл бүгдийг нь үзэж шүү. YouTube чинь тэр чигтээ баг англи хэл дээр байгаа шүү дээ. Тэгтэл Монголын хувьд хэм болол нэг олон YouTuber байхгүй шүү дээ. Тийм. Хамгийн жаахан влогрууд яг маягийн зүгээр ярьдаг те тайлбарлал тэгэл ингээ нэг edit нь кат гэсэн нэг сонирхолтой байхгүй те. Нэг тийм сонирхолтой юм баг байхгүй юм уу? Баг миний одоо контент гинтхэн юудаг хүмүүс ингээд амар сүртэй юм биш орж ирдэ шүү дээ. Ингээд ёо өстө баг нүд тайллаа байлаа гэдэг. Тэгэхээр яг үнийг хэлэхэд бол миний ярьж байгаа зүйл октосоо шинэ зүйл биш шүү дээ. Тэр нэг англи хэлээр тэр нь баг 10 20 ингээ янзаараа ингээд байж идэг.
би тэднээсийг л үзэж ингэж сурж ингэж ойлгож ингэж авсан. Зүгээр тэрийг монгол хэл дээр буулгаад өөрийнхөө туршлагаасаа зүгээр хуваалцаж байгаа шүү дээ нэг талаасаа. Тэгтэл монгол хэлээр ингэж ямар ч салбарын юм дээр юу ч хийсэн бай тэр нь ингэж аюусаа явчихдаг. Нэг энд бол яалч Монголд одоо ютуберууд яг юу яд юм уу? Миний бодлоор яг ингэж бүх юмнуудын одоо чадруудыг авч явж чаддгүй юм уу? Одоо өнгө тавилт, зураг одоо план, гэрэл тавилт, одоо микрофон, энтрээ яг ингэж микрофон сайн бол олигтой юм ярьдгүй юм уу те? Одоо за гоё юм яриад гоё микрофонтой явгонгууд камера буруу тавьчихдаг ч юм уу те? Жохон нэг өнгө амар ингэ saturation чинь толтмол тавьсан ч юм уу те? Тийм болохоор хүмүүс жохон харин тэрэн дээр чинь буцаагаад нөгөө нэг өрсөлдөөний асуудал ирж байгаа. Өрсөлдөөн байхгүй юм чинь тэдний сайжрах ямар шаардлага байгаа бэ? Монголд ч гэсэндээ видео хийдэг байхад одоо би ингээд эргээд юмнуудаа үзэхэд бас тийм сайн харагддаггүй. тэг уусаа хийжсэн юм аа нэг 5 жилийн дараа харуул. Гэхдээ 5 байтгаа би өнгөрсөн жил хийсэн юмудаа харсан чинь муу байгаа юм шиг. Гэтэ одоо Монголыг дийсэж байгаа юм биш. Энд ч гэсэндээ мангар хөгийн юмнууд хийдэг. Зөндөө хогийн юмнууд байдаг. Зүгээр яг бид нар нэг экстрим сайнтай л харьцуулаад байдаг болохоос биш. Яг Монгол шиг бас хийдэг гарууд байгаа. Тэг Монголоос утаа гарсан хэрэгтэй. Бүр аимшиг заваа гэдэг. Би бодлоо эндхийн компаниудын ингэ тавьж байгаа шаардлага нь одоо Монголд болохоор за яг иймэрхүү зарим хүмүүс ер нь дийлэнх нэгдэн штэ. Гадаад компани юм биш. Яг нэг Монгол хүмүүсийн хийжсэн студи юм яг иймэрхүү ч гэдэг юм уу те. Тэгэж ирдэг компаниуд амар их бодоход яг тэд нартай жишгдэж ингэж юм хийгдэг. Энэ болохоор бүр одоо нөгөө нэг те бүр Nike реклам шиг юм яг иймэрхүү юм хийлгээ. Гэрхээр бүр нэг энэ тавьж байгаа юм төвшин бүр шал ондоогоор тавьж гэж байгаа болохоор шал өөрөө сэтгэж байгаа юм. Нэг зүйл дээр YouTube Монголын ялангуяа YouTube-ийн амар тийм дутагдaltaй тал нь юу вэ гэхээр creativity гэдэг зүйл дээр тэр видеог хэр чанартай авах нь ямар ч хамаагүй зав. Гоё гэрэлтэй өнгөтэй байна уу ямар ч байдлаа авахгүй. Гол нь creativity тэрэн дээр байгаа тэр санаа зохиол тэр нь гоё байж иж тэр видео чинь гоё байна штэ. Тэр тэлтээс яг нөгөө нэг сэдвэн гол ч гэсэн ер нь бол тэгэл ер нь тодорхой сэдвэн гоё байвал тэр дараа нь бол тэр edit юу мик тэрийг бол явандаа сайжруулахгүй ч байж болно шүү дээ. Тэгтээ явандаа технологи тэгэл автомат AI камер гаргаж ирээл тэр чинь өөрийг чинь дагаал ингээл явчих. Жишээний. Тийм учраас хитрхи бас одоо юу гэдэг үнэхээр videography cinematography-гээр явах гаг болвол зөвхөн creativity бол санаа нь тэрэл төвлөрөх хэрэгтэй. Монголд бол одоохондоо нэг тийм аим өрсөлдөөн байхгүй байгаа юм шүү дээ. Тэгэл яахтай бодоод үзтээ 3 сая хүнээс хэрэг хэмжээний контент гарах хэрэгтэй байсан. Айгуу тийм хязгаарлагдмал юм уу? За хоёлооч бас гой юм ярьж шүү. За Монголоос хэр ялгаатай гэдэг хэлсэн. Надад одоо хоёрхан асуудал ерөнхийд байна л да. Гадаадад амьдрахын давуу тал нь чамд юу гэж санагдсан бэ? Давуу тал. За яг нөгөө нэг юм үзэж нүд тайлна гэдэг байдаг шүү дээ. Тэгтээ би одоо юм үзээ нүд тайлахаар бол өөрийнхөө хувьд бол одоо хангалттай л тайлх гэж тайлгдсан юм уу? Бүр таглараад байгаа юм уу те? За нэгт бол тийм, хоёрт бол юу байна? Энэ хүүхдүүд одоо би хоёр хүүхдтэй шүү дээ те. Хүүхдүүдийн энэ хүмүүжил болон боловсрол нь арай жоохон өөр юм уу гэж би анзаарсан. Одоо Монголд бол эндхийн хүүхдүүдийн зөөр хоорондоо ингэ жок ярьж байгаа нь Elon Musk гэсэн байлаа шүү дээ. Elon Musk ийм гаргасан байлаа шүү дээ. Elon Musk-ийн одоо цааны ийм бэл дэлхийн хэмжээний юм ингэж хоорондоо ингэж жок мок маяга ярьдаг. Тэр нь ингээд амар юм юу одоо би ингээ охинтойгоо одоо манайх 7 настай шүү дээ сүндрээ. Тэгүнгууд ингээ том хүн шиг ярин заяа. Би бүр ингээ миний мэдгүй сэдвэр хүртэл ярин заяа. Яагаад гэвэл ангийнхан хүүхдүүд нь бүр тэрэн сэдвэр ингээ бүр ээж автагаач тэгж ярьд юм уу яа гэм бүр бүр үнэхээр нөгөө задгаа сэтгэн гэж байдаг шүү дээ тий. Бүр ингээ задгаа сэтгэдэг. За тэгэхээр монголчууд жалга давныхаа сэтгэлээс одоо салцгаа заяа. Бүр заяа. Слайш шуугна. Ер нь тэр нь амар тийм хүүхдийн хүмүүжил одоо энэ 5-6 настай хүүхд ч одоо яг суур хүмүүжил нь явж байгаа шүү дээ тий. Одоо ингээ юу үзэх үү харах уу тэгэнгүүт яг тэр талаасаа амар энэ давуу талтай юм шиг санагдсан. Монголд л одоо нэг утаа ч гэдэг юм уу те. Яг одоо хүүхдээ Монгол сургааг болохоор мэдэхгүй л байна л да. Тэгтээ хүүхдүүд ингээ харьцуулангууд одоо ингээ жишээ зүгээр YouTube лөө оронгуутлаа одоо voice over-оор ч юм одоо нэгдүгээр ангийн одоо манай хүн чинь нэгдүгээр анги шүү дээ сая төгссөн. Дөнгөд ингээ шууд текст миксийг iPad-ийн keyboard-д шууд ингээл амар 10 ургаар бүр ингэж бичин заяа.
Бүр ингээ би бүр what би нэгдүгээр ангид зүгээр А Б В Г гэж явжсэн чинь чи чинь бүр юу вэ те? Бүр ингээд юм хөгжил хичээл хийхгүй байгаад байгаа юм шиг хэрнээ ингээд цаагаараа ингээд ийм систем нь ингээд амар юм ингээ хүүхдийг амар юм том хүн болоход нь амар юм 2 3 левел арай жоох юм юу байдсан болов гэж хаанцсан. Одоо бүтцтэй байдсан болов гэж. Зохион байгуулалтын хувьд хамаагүй сайн. Тэгээ дээрэс нь олгох олцоо гэх юм уу? Одоо юу гэх юм бэ? Би гол нь бас YouTube хийж ихснээс хойш монголоор их нөө ярих гэж хичээж байгаа гэх юм уу? Одоо нэгснээ ингээд англиар жишээлбэл school systems гэдээ ярьчих болно шүү дээ. Тэгэхээр сургуулийн систем гэж ярих хэрэгтэй байтал одоо сургуулийн систем ч гэсэн систем ч бас Монгол заавалч нөгөө холигдчиход байгаа шүү. Тий, холигдчихад байдаг. Аюу тийм асуудалтай байгаад байгаа. Аюу олон видеон дээр ингээд би ихлээр англиар яринготлоо тэрнийх нь орчуулгыг нь олох гэдэг. Хойноос нь хэлчих юм уу те. Тэгээ хамгийн гол асуудал нь эн чинь өөрөө тийм нарийн мэрэгчлээ бас. Яг өөрөөсөө зарим одоо юу үгийг монгол руу орчуулгахаар нэг юугүй орчуулгатай ч юм уу те. Ингээд хэлж болж өгдөг. Англиар хэлсэн хамаагүй ойлгомжтой юм шиг санагдав. За нэг хоёрт болохоор юу? Би болохоор ингээ яармт амьддаг гэсэхгүй. Сайн нэг сүүлийн 2 жил ойлгосон болохоор одоо нэг хүн болгоно үлэг болсон сэдвүүд байдаг шүү дээ. Төгжрөл. Төгжрлээс гэр бүлд амар илүү цаг зарцуулдаг. Яагаад гэвэл өглөө би за хүүхдүүдээ өглөө 8-аас босоод хүүхдүүдээ хөргөж өгвөл 10-аас ажиллаа эхлээл. Тэгээд нэг шүтинг мөдөнгтэй үедээ шүтингээ хийжээл дуусаал 3-аас хүүхдүүд аваад тэгэл 3-аас хойшоо бүр ингээд орой унтах хүртлээр гэр бүлтэйгээ одоо цуг байдаг гэх юм уу. Тэгээ Монголд болохоор өглөө бараг ингээд 6 мургаагаас босоо заяа. Одоо 9 цагийн ажиллаж орох гэж байгаа шүү дээ. Тэгээд ингээд машин шинэ халаагаад яваад өдөр 5 гэж орой 5 гэж тараад очих сард 8 болоод хоолундаа яг нөгөө хүмүүс ярьдаг сэдв. Жогон тийм гэр бүлдээ гарах цаг нь гадаад байсны одоо жоохон даваа тал нь их цаг зарцуулах юм байна. Хоёр талаараа одоо нөгөө агаар бас агаар байгаа шүү дээ. Хэдэн удаа хоёр дахь болд юм чинь нэг гэснээр 2 2 дахь бараг 5 дахь нь байгаа. Тэр явцаа. Дөрөвдүн заяа. Дөрөвд нь болоо одоо агаар магаар жоохон тиймэрхүү. Яг ингээд харах юм бол яг Монголд байгаа асуудал нь айгуу тийм анхан шатны асуудал. Тэгээ одоо ингээд төр засгийнх нь ярьж байгаа сэдвэн хүртэл нэг жалгад домных юм ярьдаг те. Одоо нөгөө хотын нийслэлийн удирдлага нь энэ одоо хотхны голын зам дээр очсон хэрүүл хийж явах жишээ нэ те. Энд бол одоо тэхгүй шүү дээ. Эндхийн удирдлагууд юу энэ дээр ингээ ирээ явах те. Тэгээ шал ингээд өөр нүдээр харж ингээ юм сэтгэж бод. Яг уу бас үдж байгаа хүмүүс зүгээр хэлэхэд Австрал ч гэсэндээ өөрийн гэсэн айгүй том асуудлуудтай байдаг. Би ялангуяа сүүлийн хэдэн жил амьдраад ирэнгүүд эдний ч гэсэндээ политик болон юуг ингээд сонсоод эхэлж байгаа юм л та. Тэгэнгүүт чинь юу гэдэг Монгол жишээлбэл утаатай замын төвчлөлтэй бол энд жишээлбэл түрээс айгүй өндөртэй ажлын байрны цалингийн юу айгүй оюутнууд ч ирээд бас ингээд хаг зөхөд байгаа байхгүй. Тэгээ зөвхөн оюутнуудаас гадна яадаг гэхээр Австралийн хууль нь өөрөө байрыг одоо байшин нэгсний үл хөдлөх хөрөнгийг asset буюу asset гэж одоо тийм хөрөнгө болгож хуурахыг одоо дэмждэг. Тэгснээсээ болоод яаж байгаа гэхээр маш баян хүмүүс их хэмжээний байр аваад байшингууд аваад тэрийг нэгсний хөрөнгө болгонготлаа буцаагаад илэг хөрөнгө болгонготлаа өөрснөөсөө бизнесийн зардал болгоод тэрийгэ давхар түрээслээд тэндээсээ цөм мөнгө хийдэг байхгүй. Тэгээд маш тийм нэг бага хэмжээний хүүгээр одоо өөрсдийнхээ нийгмийн даатгалын хадгаламжийг барьцаанд тавинготлаа байшин болгоод зээл аваад тэгээд нэг тийм ийм эдрэттэй тийм системийг бүрэлдүүлсэн гэх юм уу. Тэр нь сүүлийн бараг 30-40 жилийн турш ингэ явагдаж байгаа тийм том асуудал байхгүй. Яг Монголтай адилхан энгийн яг ингээд ажиллаж байгаа энгийн хүмүүс бас яг байр авъя гэх юм айгүй хэцүү. Эндхийн ер нь бол залуучууд нь ер нь бол бараг тэр чигээр ирээд. Тий, одоо ерөөсө байшин аавна гэдэг зүйл бараг байхгүй. Тийм, одоо мортгэж ихний нөгөө хувь мөв хитэ 30% мөнгөийг өгөөд бас ингээд түрээсээ тэр нь болоод 30 жилээр төлж мөлхөөр тий. Тэгэхээр бүр айгүй. Тэгээд нэг юу гэдэг медиан байшингийн үн $1 сая эхлэх жишээ нэ гэдэг чинь 2.2 тэрбум төгрөг байхгүй юу. Хичнээн юу гэдэг эндхийн цайлан дундаж цайлан өндөр ч гэсэндээ буцаага зардал нь бас айхтар өндөр. Одоо жишээлбэл манай гэр 3
гишүүнтэй байхад чинь сарын $7,500 хамгийн багтаа хүрдэг. Хамгийн багтаа бүх юм танах юм бол $7,500. Гэтэ чи танаа хөгжин цэцэрлэгийн төлбөр, сургуулийн төлбөр ч ороог байгаа шүү дээ. Тэгээд тэр нэмэгдэх юм болоод бүр жигэн чүмэг хаг ташгаар газар байхгүй. Тэгээ одоо нэлэх хүүхдтэй одоо 0-аас 4 5 нас хүртлийн хүүхдтэй хүмүүс нь цэцэрлэгийн төлнө. Цэцэрлэгийн өдрийн $160-аас $180 ч юм уу те. Тэгэхээр ингээд улсаас нь 2 хоног үнгүй өгж байгаа юм байл л дээ. Тэгээд 3 хоног нь цэцэрлэгт өгөхөд хэрэг бараг түрээсийн мөнгө гараад ирж байгаа. Сарын бараг $2,000. Тэгээд түрээстэйгээ нийлээ 5,000, дээрээс нь бие нэмээд. Цэцэрлэгийн төлбөр 1 сарын Монгол мөнгөөр дор хаяж 4.5 сая төгрөг гэдэг чинь айхтар өндөр байхгүй. Энтхийн юугаараа ч гэсэн дээр стандартаараа ч гэсэн дээр айхтар өндөр. Тэгээд яг уу иргэн болчихсон бол ашигтай зүйлсүүд байдаг л баг л та. Гэтэ яг иргэн болсон хүмүүсээс асуухаар нэг ялгаагүй яг за хоёлоо буцаагаа жоохон видео хийлээ. Тэгэхгүй одоо хитрхийн нөөний уус төрж яваад юу яцсан. Яг би энэ асуултыг нөгөө асуух гэсэн шалтгаан нь юу байсан шүү дээ. Ямар асуудал вэ? Гадаадд амьдрахын давуу тал гэдэг нь болохоор яг ажил мэргэжлийн хувьд давуу тал нь яг юу байж болох уу гэдэг талаас нь асуух гэсэн. Гэтэ яг уу ерөнхийдөө бол бас гэр бүлийн талаасаа гэдэг зүйл нь аягүй чухал та. Сүүлийн асуулт маань болохоор юу вэ гэхээр чи өөрийнхөө одоо бичлэг хийдэг стил имиж гэж байгаа штэ. Чи тэрийг хаанаас яаж олдог вэ? Одоо тэр нөө судалдаг газар чинь юу вэ? Айдигаа хаанаас авдаг вэ? Тэгээд ямар стил имижийг ерөнхийдөө барих гэж оролддог вэ? Би болохоор ер нь зөвөр яг юу? Яг тийм тодорхой стил чи баримтлсан юм байхгүй. Би өөр зөвөр viral видеонуудыг яг хүмүүс юу үзэж байна? Яг тэр хүмүүс юу үзэж байна? Яг тэрийг л одоо илүү бүр гоё болгож өөрийнх нь чадах хэмжээгээр сайжруулж хийхийг л одоо хичээдэг гэх юм уу. Тэгээ жоохон нэг юм хурдан тайвтай. Тэгээ тиймэрхүү жоохон синематик тал руугаа жоохон чиглээл ер нь бол. Тэгэхээр viral видеонууд гэхэр чинь ерөнхийдөө дандаа Instagram, TikTok ер нь бол тиймэрхүү хандлт маягаар яг нөгөө миний мэрэгжил маягаараа л ингээд явчихж байгаа болохоор тиймэрхүү юм айлгүй хүмүүс их сонирхдаг болохоор би болохоор одоо нэг реклам музик видео талаар бол нэг сайн мэдгүй шүү дээ. Тэгэхээр ер нь яг тийм сошиал медиа хөгжүүлэх тал руугаа л айгүй жоохон. Тэгэхээр бас эндээс нэг гоё харж болох зүйл нь гэхээр хүн болгон юу гэдэг дууны клипийг албагүй байхгүй. Хүн болгон кинон дээр ажилладаг. Жишээлбэл би бол кинон дээр баг энэ амьдралдаа баг ажиллахгүй гэж боддог. Шал ондоо. Хитрхи олон цаг яадаг, хитрхи олон цаг гэр бүлээсээ хол байх шаардлагатай болдог. Одоо жишээлбэл бид хоёрын хувьд хоёулангийнх нь хамгийн нэн чухал зүйл болохоор гэр бүл байдаг. Гэр бүлтэйгээ хамгийн их цаг зарцуулах нь одоо main goal шүү дээ. Тэгэнгүүт чинь кинон дээр явна гэдэг чинь өөрөө хичнээн ингээд амар гоё урлагийн бүтээл хийж байгаа ч гэсэндээ жилд хитгэн удаа хийдэг. Тэгээд нэг хийхээрээ бараг бүтэн сар мар алга болдог. Ингээд Монголч хүртэл ялгаагүй шүү дээ. Тийм автор зуны амтараад бүрч хийцэн. Тийм зунаар бол тэгэл байхгүй болчдөг. Австралид кино хийдэг гол байршлууд чинь голцоо нөх хөдөө байдаг. Одоо тийм Mad Max ч юм уу тийм 9 цүл ч юм уу тиймэрхүү газруудад нөх хийхээр чинь тийм нөх байрлж явдаг. Тэгэхээр чинь айгүй хэцүү төвхтэй гэр бүлээсээ хол бас дээрээс нь юу гэдэг түрүүний чи хэлсэн шүү дээ. Music video ч юм уу рекламны талаар би нэг тийм мэдлэг байхгүй. Гэтэ нэг social media engagement-ийг өсгөх тиймэрхүү нэг видео контент хийх илүү сонирхолтой байдаг гэсэн шүү дээ. Тэр чсэндээ надад айгүй таалагдсан зүйл нь юу гэхээр зүгээр юу гэдэг би бүгдийг хийн гэхгүйгээр аль болох нэг зүйлдээ гарамгаа болсон тохиолдолд одоо дэлхийн ямар ч буланд очиод хоолоо олж идэх боломжтой. Олон юм лөө ингэж өсөж явж байсан тийм. Одоо би барилгачин гэж ахын оронд би юу гэдэг одоо би plumber ч юу гэдэг сантехникч. Тийм яг сангийн хүн үү эсвэл юу вэ? Барилгын салбар дээр ч гэсэндээ бүгд тийм тустай байгаа шүү дээ. Одоо төмөрчин гэж байгаа, мужаан гэж байгаа гэл тэгээд конкрет гэл тийм. Ингээд бүгд тустай байдаг шиг видеоны чиглэлийг ч гэсэндээ аль болох ингээд тусад нь байлгаад зөвхөн өөрийнхөө нэг чадварыг ингээд тултал нь хөгжүүлэх амар чухал. Яг тэр тал руугаа л яг хөгжүүлээд яг тэрэн дээр цагаас зарцуулаад яг тийм видео хийдэг хүмүүсээ сайн харж явах нь ер нь бол яг айгүй чухал. Одоо бид нар бол ер нь бол нэг Америкийн юу видеограферуудыг л ер нь л дагаж хөдөлдөө шүү дээ тий. Яг тэд нар юу хийнд яагаад гэвэл тэд нар чинь угаасаа масыг татцсан юу viral болохоо бараг тэдний бараг хүсэл болчиход байгаа байхгүй юу тий. Одоо бид нар нэг амар дуу гой сонсохдоо 1000 тэрнгээр гой видео хийсэн ч гэсэн явахгүй байхгүй. Тэр хүмүүс
нэг дуу хийлээ бид нар тэрийг дагаж өгөөд хүмүүс үздэг жишээ ч юм уу те. Тэгэхээр ерөн зүгээр яг viral болж байгаа видеонуудаа яг нөө цаг тухайд нь бодоод яг хурдан гаргах нь хайгуу чухал. Яг өөрийнхөө имиж юу ч гэсэндээ сошиал медиа дээр яаж харуулмаар байгаа яг тэр чиглэлээр нөөний харуулж өгөх нь буцаагаад одоо хийж байгаа одоо хүмүүс танигдана гэх юм уу? Одоо өөр ингээд студиуд хүртэл чамд ингээд бүр full time ингэж санал тавьж ин гэдэг чинь бас аюу тум авууштай байхгүй тий. Тэгэхээр бас ер нь яг хичих юм бол хаач иргэдэд болох гэж байна. Ер нь нэг дор хайж яг мэрэгчлэрээ эхлээд гээд тууштай яваад нэг Австралид бол нэг юм 2 жилээс 3 жил болчоод ер нь бол танил талтай тэгээд нэг хамтарч ажилладаг гайгүй олон компанитай болчих юм шиг надад санагдсан. Гэхдээ ингээд тэрний дараагаар бүр жоохон хэцүү болоод ч юм уу ингээд компаниуд нь алга болох ч гэсэн яг ингээд стил ингээд бэкграунд таньдаг хүмүүс ингээд үлдээд ирдэг юм шиг. Бүр ингээд мөнгө олдохгүй байх юм бол очиад нэг төмөр хийчих жоо тий. Энэ чинь алга барсан Монгол шиг. Тэг би бол яг үүндээ хаяа видеоны ажил баах ч юм уу тийм үедээ бол жоохон хүүхд мөгтийн Африкээр мэрэг цоцож байгаа төмөрхөд яагаад гэвэл нэг видео юу нэг шүүтингээ хийгээд за ингээд за нэг 1500-аар нэг ажил авчлаа гэж бодоод за нэг өдрийн дотор юу зураг аваад оройн эдитлинг ч гутлаа оройн эдит нь амжихгүй 2 3 хоног ч юм уу те тэнгуудаа цаашгаа клиентлог өгөнгөд комент ирээ тэрийгээ засаад нэг 2 гээд төсөөлжсэнээс бас нэг юм төсөөлснөөс одоо өөр цогцлууд ингэж амар ирдэг. Тэгэхээр чи ингээд тэр хооронд чи 1500 чинь 7 хоног нөгөө бүр юуны түрээс хоолны тийм байхгүй болчих болохоор чи тэрийг нөхөхийн тулд за дараагийн 7 хоногийн нэг ихний 3 өдөр төмөр хийж шигтэй юм те. Тэгээ утлаа хойч ажилласан найзуудлаа за би стайлж болно шүү гэдэг юм. Тэгээд ингэж балансч явахгүй яг ингээд би энийг яг full timer хийн өөр ажил олдохгүй байсан ч хамаагүй одоо энийг л ингээд фокуслна гэдэг бол айгүй гэр бүл айгүй ингээд хүн гэр бүлийн одоо жоохон saving юм чи тийм хүнд болохоор аль алийн гадаадд амьдарч байгааг одоо тэр нэг жоохон сул тал гэх юм уу тэр нь болохоор яг ингэж аль алийн балансч явахгүй бол жоохон асуудалтай. Тэгээ тэр шалтгаанаар ч гэсэндээ бид хоёр хоёулаа ерөнхийдөө бодохгүй Монголд ирж байгаа. Яа. Тэгтээ бас олон хүүхэдтэй тэгээ ээж аав энэ төр байхгүй энд амьдрын гэдэг бол айгүй жоохон асуудалтай. Тий. Тэгэхээр ингээд байнга л гэртээ дөрүүлээ, гарсан ш дөрүүлээ. Тэгээ ээж чи аялсан ш дөрүүлээ тий. Тэгэхээр ингээд ерөөс ингээ өөр нийгмийн харилцаанд орж чадсан. Сүултээ болсон юм шиг тий. Байнга тэгж явдаг. Гэтэ угаасаа тэгж явахаас өөр сонголтгүй байдаг л да. Гадаад орнд ингээд байж байгаа учраас яг тэр нөхцөл байдалтай л тааруулж амьдрах хэрэгтэй. Тэгээд хитрхи ингээд томоор хараад бүдрэх үеч гэж байгаа. Тийм учраас тэгэл тийм гэхдээ ер нь бол Монгол бас би нэг очоод 2 жил ингээд ажиллаад ингээд хотын амьдралд ороо явхад ер нь амар болохгүй юм бол байхгүй санагдсан. Ингээд өөр янз бүрийн юм ингээд энэчнээс ингээд бодож исэн юм очоод одоо жишээ нь цааш оруулсан дээр өөр мэт. Одоо миний цэвэрлэгээний бизнес байгаа шүү дээ. Монголд болохоор ийм яг цэвэрлэгээний бизнесийг оруулаад одоо ийм миний ч болоо франчайз шүү дээ. Оруулаад хүмүүс амар ийм сонирхох магадaltaй байхгүй. Яагаад гэвэл ийм official яг ийм компани байхгүй. Одоо яг ингээд нэг ийм цэвэрлэгч аваад цэвэрлүүлээ ч юм уу эсвэл ингээд түрээсийн байрны хугацаанд усангууд яг ийм албан ёсны компаниар барай цэвэрлүүлдэг ийм тим юм байхгүй. Болохоор Монголд ороод одоо жишээ нь зүгээр энэ орол ингээд жоохон нэг юм хүмүүс таниглаа нэг 3 4 жил ч юм уу 4 5 жил явжгаад ингээд зах зээлд ингээд шингэчих амар боломжтой байх. Нэг тиймэрхүү гадаадд байхгүй юмнуудыг ингээд Монголд оруулах амар юм ингээд суурьж хаад ингээд шингэчих амар боломжтой. Тий. Одоо санагдаад жишээлбэл энд аюул олон тийм Монголд байхгүй зүйлсүүд байдаг л да. Одоо номын сангийн үйлчлэгээ гэдэг юм уу тий аюул гой зүйлсүүд байдаг. Гэтэ тэрийг яг одоо бид нар шиг гадаадд амьдарч үзсэн хүмүүс Монголд очоод ерөөхдөө бас хийж илээ. Ганц хоёр ингээд сайн харах юм бол хүүхдийн номын сан, хүүхдийн номын түрээсийн үйлчлэгээ гэх тийм ерөөсөө гадаадд л байдаг байсан зүйлсүүдийг хувь хүмүүс одоо улс төрийн одоо дэмжлэггүйгээр өөрсдөө бас айгүй хийх гэж оролдож байгаа. Тэгэхээр эндээс ч гэсэндээ би бас хит хитэн зүйлсүүдийг бас аваад яг Монгол руугаа ерөөхдөө буцах бас тийм бодолтой байгаа. Одоо яг чи түрүүн хэлсэн шүү дээ яг цэвэрлэгээний ингээд франчайзыг бас Монголд яагаад ингэж байж болохгүй вэ гэдэг ч юм уу те. Яг нэг тийм эсвэл нөгөө нэг гадаад оронд ирээд одоо нүд тайлах гэдэг. Одоо нөгөө нэг хідүүлээ чи цэвэрлэгч Монголд цэвэрлэгч барилгачинг бол одоо жоохон юм те
рейтингээрээ жоохон доогуур хүмүүс гэж ярьж Оо энэ ч хамгийн өндөр цалин. Энд бол хамгийн өндөр цалин таахгүй юу? Ягаад гэвэл энэ адилхан офс сууж байгаа хүмүүс одоо бид нар офсын цэвэрлэгээ хийж байгаа гот биднээс бага цалинтай хүмүүс офс сууж байгаа байхгүй юу? Дүнгатлаа зоологийн ажлын хуучныг ажиллаж байсан нэг яг миний яг хажуудлын би урд нь зөндөө сонсч байсан л та. Тэгээ яг хажуудлын кейс гэвэл манай хүний ажилдаг одоо ахалж байгаа нэг менежер байгаа байхгүй юу? Тэр нь морткэж байр авцсан. Дүнгатлаа офс дээр тэнд одоо баг ахалж байгаа гэсэн үг шүү дээ тий. Дүнгатлаа оройн кост юм үрдэг. Яа бурхан. Тим ажилладаг. Тэгэхгүй угаасаа аль хэдийн нөгөө нэг PR аваад citizen болдгоо болцсон хүн морткэж төлөөд ингээ олон хүүхэдтэй тэгж менеж хийж байгаа юм чинь өдөр нь өглөө офстай ажиллаад оройн кост өөрөлт хийгээд ингэдэгэ. Тэгэхээр амар хэцүү байна. Буцаад буцмаар байна авах юм ярьж байгаа байхгүй. Тэгээд олон цагаар эдит бас хийгээ суух. Одоо Монголд бол ингээл шүнжэнгөө эдит хийгээл магаш нь 3 хүртэл унтна гэдэг шүү дээ тий. Ажлаа дууссан гээл энэ л их боломж авахгүй. Бааш мэдээ 7-оос зурагтаа дүнгатлаа 2 цаг унтгаад угаасаа зөөрөмж авч нэг машин мөрөгчвөл бүр балгасан юм байна. Бүх юм өглөө эрт эхэлдэг. Тэр нь үнэхээр аваа штэ. Зөв кофе шоп нь 2-ыг хаадаг гэдээ бодлоо. Тий. 3 цаг салгалаа кофе ууг бол олдохгүй. McDonald's ч юм уу тий. 7-Eleven-ээс зүгээр баг хэд ч өглөө 6 гэл зүрхс ирчдэг болцсон билээ. Тэгвэл амар юм байна. Манай ч унтахгүй шүү дээ. За энэ бол нэг 6 хүртэл цааш амьдэрж ийн да гэдэг чинь л энэ байна да. За. За окей. За сайхан дугаар боллоо. Би бас арай энэний хойноос өөр түрүүнд дурдсан хэдэн хүмүүсийг бас юу н оруулъя гэж бодож байгаа подкастн дээр. Тэрийг одоо Кито байна, Кози, Уркинч байдгийг, Бэлхүүнэ Хироши тэгэл дөрөв салхийг хангаж байгаа юм шүү дээ. Өндөг хүмүүсээ. Гол нь Монголд яг энэ cinematography, videography, яг энэ видеоны чиглэлээр контент юу ч байхгүй. Яг хийж би баг толгой зогч штеп чиж. Юус өөр юм байхгүй. Зүгээр яаж reel хийдгүү ингэдгүү л гэж байгаа хасаас яг нөгөө тэрний задаргааг нь ярьж байгаа хүн бол тий одоо яг ингэж нарийн одоо гэдэг production яаж явдаг. Жишээлбэл ялгаатай нөх юм бол чи solo operator штэ. Solo яг videographer. Яг жишээлбэл монголчууд videographer болон cinematographer гэдэг хоёрын үгний ялгаач мэдгүй штэ. Cinematographer гэдэг бол бүтэн багтаа ажилладаг хүмүүс. Одоо production тийм өндөр их юм байсан тохиолдолд тэрийг бас cinematographer гэж байгаа. Videographer гэх юм бол өөрөө камераг бариад өөрөө edit хийгээд finalize хийдэг хүнийг videographer гэж хэлдэг. Тэрийгээс нөгөө нэг ялгаж мэддэггүй. Одоо instead нөгөө нэг та эдийг чихэн боловсруулах хэрэгтэй гэдэг шиг л одоо content гэх юм уу да. Бүр амар дийсэн шүү дээ. Sorry guys. За. ойлгохгүй дээ. Дараагийн энийг ярьцлага гэх юм уу? Би бол энийг гол нь подкаст гэж бас нэрлэмээргүй байхгүй. Подкаст гэх нэг үлэг батсан. Мар подкаст. Өнөөдрийн дугаараа тэгмээргүй байна. Тэгээд дараагийн дугаарууд дээр чадах юм бол уг нь юу хиймээр байгаа даахгүй. Одоо breakdown байдаг шүү дээ. Чи энэ ажлыг яаж хийсэн бэ гэж байгаа нэг зүг зураад ингээд нэг би ийм lighting гэж тавиад ингэж байна. Яг тиймэрхүү дөө контент англи хэл дээр байдаг боловч монгол хэл дээр байдаггүй. Яг ийм контентыг бас нэг хийх хэрэгтэй. Чи хүмүүс амар хэрэгтэй байхгүй туршлагатай дүнг сурж байгаа ч юм уу те яг ажил хийгээ явж байгаа хүмүүс. За bye. Peace out.